За сайн бицсэн юм аха. Утгагүй манай найзын маань төрсөн өдөр болох гэж байгаа. Тэгээ найздаа зориулаад би нэмгэн ялган брэндийн хөрхөн жижиг алчуурууд байгаа, жижиг дөх хүзүүний алчуур. Тэрнгээр би найздаа зориулаад хөрхөн цамц цааж өгөхөөр бэлгэлэхээр шийдлээ. За надад 2 алчуур байгаа. Энэ үнэ надад таалагдчих байна. Хоёр дахьыг харуулъя. Энэ жижиг алчуур. Тэнийг алчуураар ингээ зөөхөр хүзүүд ороод чурна. Тэгээд уус ерөөс зөөгдөхгүй. Надаас ийм байдаг. Би өөртөө зөөх байхгүй. Хайр алчуур тий. Тэгэхээр энэ алчуураар би энэ бол шинэлтэй шинэ алчуураар би найздаа бэлгэн гоё майк ож өгнө. Тэгээд энийг би ардтан гаргаад энийг болохоор удмаараа гэж бодчих. Энэ болохоор ийм олон хүмүүс янз бүр явцсан дээрээс байх нь. Ерөнхийн 3 жил хэлбэр ингээ доош нь авлаад нэг энэ хэлбэр ийм хөө маягаар хийнэ. Ингээд юун дээр шорт морт зуны халуун өмсөх ёстой хөрх ихтэйхэн гоё майк болохоор байгаа зү тий. Ийм алчуурын майкнууд байдаг шүү. За ингээд энэ дэр мэдээ зах хэрэгтэй. Энэ захыг нь би шинээр ойно. Материал хөрөхгүй байж магадгүй торохтой хослуулаад тэгээд энэ заханд нь гоё тохирох материалыг бол ёо. За надад энд торгоны үүдсүүд байгаа. Гэхдээ энд тохирох юм алга. Ном томтой. Ном торгоо байх хэрэгтэй. Энд бас байхгүй. Тэгээд торгонуудаа ингэ зүгээр үүдсүүцэн зүгээр дан үүдсүүд байхгүй надад. Нэг зөхгүй байх гэдэг. Тэрхий ирээ. Энэ угаасаа материал нь өөр ирээ учраас дахиад нэг өөр төрлийн ирээ юм учрахаар зөхгүй гэж бодож байна. За энэ багтахгүй байхгүй байна. Ноо пүүсүү юм шүү дээ. Энэ яг болно да. Ноо торг байна. Алга юмнууд бол байна. Тэгтээ хэрэггүй. Энд бол ноо торг цэнхэр тарахгүй юм байна. Торгоны үтсүүд ноо юм байна. За би энэ ногоон дээр штэ. Ингээ харахаар энэ ногоон бол яг гоё болохоор өшөө арай цэнхэрдүү ногооныг бас олсон. Ногоон багц. Яг ингээ тоон нь тохирч байна. Хүрээний өнгөтэй ижил байна. Энэ дотроо байгаа энэ алчууранд байгаа ногоонуудтай хамгийн өнгө дөхөн энэ ногоон байгаа хгүй. Тэгээ ирээн биш бас цулгаа. Заханд бол хүрхээр л юм жоохон л байна л да. За сонгосон материалууд энэ очив. Энэ гурав. Заханд, өөр тал, хар тал. За бас игнэ. За алчуур голоор ингээ гоё гэгшинтэй нугалцсан. Толгой хэсгийн шин харуулад дээр нь давхарлаад тавьчих. Энэ хэсэгч энэ давхар оёгт учраас тэг шимтэй чцүү байх хэрэгтэй гэдгийг анхаарна. За. Тэгмэд хоолойны ухаарыг би хэрчлээ. Ар заавал өндөр байх хэрэгтэй. Яа гэвэл ингээ буцаахад ингээ оёо штэ. Тэгэхээр нийлүүлээд ингээ оёж байгаа тохиолдолд ар нь өндөр байдаг. Хувцсны. Тэрийг бас анхаарах хэрэгтэй. Зүрээс нэм жоохон ажил авцсан. Тэгээ энэ дээр ингээд хоолойны ухаар зах нь орж ирээд зах хэсэгтэй хар хэсэгч үзье. За би нөгөө хатуу цаасаар энэ захны үлгэр ингээ гараад авсан байдгийг. Энэ болохоор юуны дээлний зах байхгүй юу? За дээлний захын дээр миний зах нь ерөнхийдөө 38. Ортон 38 байдаг. Би гэхдээ энийг бол 36-аас 37 нарийнхаа үзүүтэй хөндөж яваад бол 36, 37 гэж үзэх юм гэн дээр. За нөгөө нэг жижиг материал нар энэ зах хэсгэж үрсэн. Өөр тал нь энэ арт тал нь ингээ хажуу дээрээ би тавчтаа хийхээр төлөвлөж байгаа байхгүй юу? Тэгэхээр хэлбэр бол нөгөө захныхаа энэ шаблоныг ашиглаад зах хэсгээ. Энэ урт талын хэлбэр баг зэрэг дугуйд арт талын холбоог нь шалгаж хурж байгаа. Яг бол арт тал бол одоо ингэж дугуйх шаардлага байхгүй. Хүзүү урагшаага хүзүүнд тохирсон ийм завхраар хүзүүнд тохирох үднээсээ урт талын юм жоохон дугуйралттай хэсгэлдэж байгаа шүү. Одоо энэ арт талд би ар хэсэгтэй миний материал ар хүрээгүй учраас одоо би энэ зүгээр энэ юунаас ингэ дотор сэрнэ.
Энэ материал л гоё, гадна талын тарга маань аягүй гоё битээ юм байна. Энэ дүүн болохоор сатин болохоор маш биевгүй материал байна. Тийм болохоор тэгээд би эхлээд ингэ таажигч чагаа дараагаар нь наалт байна. За хоёр талдаа нь хэлсэн. Наалта наатж байгаа дараа нь хажууд гэж таажсан чивэл болно. Яг дараа нь би гэртээ тэр үед өөрнө. Яг гоё таажсан хэмжээгээр ажиллаж байгаа үйл учраас за ингээ ерөөхдөө энэ хоёр шиг болчихлоо. За ингээ ичсэн захаа. За ингээ зурч тэмдэглэж юм би. Захны өндөр. За ард захаа 1 мм илүү гаргаж байгаа шүү. Захаа эндүүдэд дараагаар нь доод ирмгийн эндүүд нуусан. Тэгээд нэхүүдэд ингэ захаа ингэ бэлтчихлээ. Тэгээд харахад болвол мөнгө зах нь ар зах 1 мм эртэй. За захаа бэ. За захныхаа товчны хэсгийг энэ хоёр ирэнд ингээд яг ингээд нийллээ гэхэд энд юм жижигхэн гогцоо хийчихье. Тэгээд нөгөө цэцэр надаа ингээд товчлог нүсэг. Энд стресс эцэг тэмдэглэгээ эсэнд бол захны болоо. За эндээс хөдөөнөөс суг хүртэл 23.5 см би модельтэй тааруулж авах хэмжчихлээ. За тийм үү 23.5-аас доошоо мишиг нийлүүлээд ингээд авчихна. За дашаагийн орчих нь дашаа гэж ярих юм тийм. Дашаагийн энэ хөрх этикетийг дараад өгчээ. За тавчаа яг. Туслаа. Гэтусаа.